Амьд сүмдэргээр иргэдийн төлөөлөгчтэй харилцах төлөөллөг сонгох сонгуул болоод өнгөрлөө. Бүх нийтийн амралтын өдөр болгонд аж сонгогчдыг сонгуульд саналаа өгөх боломжийг бүрдүүлэхэд төр засгийн удирдлагад хичээсэн. Харин иргэд амраад ч тэдний хүссэн зүйлийг хийгээгүй бололтой энэ хэдэн хоногт сонгуульд нэг дэвшигчтэй суулгах намуудыг хийсэн мэдээлэл харах туршиг болсон юм. Ялангуяа нийслэлийн иргэд энэ удаагийн сонгуульд их замтай олцсон болтойгоо. Амралтын өдрүүд өнгөрдгөөр өнгөрч сонгуулийн ерөнхий оронд аймаг дүүргүүдээс сонгуулийн эрчим талаарх мэдээлэл онцгой ирж орон нутгийн сонгуулийн хуулиар багаас сумаас аймагт сонгуулийн эрчим мэдээллээр нь түүнийг аймгийнхаа иргэдийн төлөөлөгчтэй хурал танилцуулж мэдээлнэ. Үүний дараа сонгуулийн ерөнхий оронд уламжлах учиртай юм. Дүүргүүдийн хувьд ч энэ жишгээр ажил явж байгаа. За тиймээс цаг гарагийн 22 цагаас хойш энэ үйл ажиллагаа хийхээр өнөөдөртөө залгаж байгаа. Бүхэлдээ хүлээс дэвшгээд байгаа сонгуулийн иргэн тойронд ньюс сайтын таймж боловсрох хариуц нэгэн асуулт сонгуулийн үр дүн нийтлэл бичсэн онцлог нийтлэлгүүнүүдээ таймж боловсрохтой ярьсан юм. Тэгэхээр хөтөлбөрийн онцлог нийтлэлүүд хүрч байгаа энэ удаа бид ньюс сайтын таймж боловсрохтой ярилцахаар студид байсан баярлалаа баярлалаа. Энэ удаагийн сонгуул ямарч болоод өнгөрчлөө. Сонгуулийн ерөнхий ороноос нэлээд удаан хугацаа өнгөрсөн ч гэсэн сонгуулийн эрчим талаарх мэдээллийг хийсэн амралтын өдрүүд хийхгүй гэсэн мэдээллийг өглөө өнөөдрийн өдөр ч гэсэн сонгуулийн ерөнхий ороо дуугаа байна гэж ойлгож болохоор байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуул олон онцлогтой байгаа таймжийн үед ямар байдлаар харсан байна? Өнөөдрийн сонгуул яхаар онцлогтой л тоо. Яг тийм бол арчилсан намахны түүхэн ялт гэж ойлгож байна. Яг тийм бол арчилсан хувьсгал ялснаас хойш орон нутгийн сонгуульд арчилсан намынхан бол ялт байгуулж байгаагүй. Өмнө 70 жил ч гэсэн угаасаа нэг намын хариан байсан болохоор ардын намынхан бол ялт байгуулж ирсэн. Тэгээд ерөнхийдөө энэ жил бол бүрэн зөрчилдөж чадлаа гэж ярьж байгаа. За үүнээс гадна бас нэг ярьсан юм бол орон нутгийн сонгуультай хуультай холбоотой нэг юм л тоо. Яг тийм хүмүүс сонгуулийн ерөнхий хороноос дүү хүлээж ин л та. Тэгээ энэ болохоор аймаг сүм дүүргийн сонгуулийн дүүг бол 5 хоногийн дотор багтаа хуралдаанаараа хэлэлцэх ёстой гэж заасан байна. Тэгээ хурлын төлөөлөгчөөр хэлэлцснийхээ дараа шигээр сонгогдсон аймаг болоод дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хуралд хурлаар хэлэлцсэн нэгдсэн дүүгээ сонгуулийн ерөнхий ороор явах ёстой. Явуулах ёстой. Тэгээ сонгуулийн ерөнхий ороо 7 хоногтой багтаагаад нэгдсэн дүүгээ гаргах ёстой гэж заасан байна. Энэ хуулийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэж чадаагүй учраас олон нийтийн дунд их хүлээлт үүсгэж байна л да. Нэг талаараа сонгуулийн ерөнхий ороо ажлаа хийгээгүй шиг харагдаад байдаг. Тэгээд сонгуулийн ерөнхий ороос очоод за дүүгээ гаргасан уу гэж асуухаар хуулийн даваа зацаа гэдэг хуулийн хөрөнд ажиллана гэсэн нэг юм их юм яриад байна л да. Хүмүүс юу гэж ойлгоод байгаа хэрэг сонгуулийн ерөнхий ороо дүнгийн нэрчлээд өргөн мэдүүлэх одоо мэдүүлэх юм ойлголт байгаад байна гэж яриад байна. Тэгэхээр зэрэг хуулийн дээр бол аймаг сүм дүүргийн сонгуулийн орон гаргаад аймаг сүм дүүргийнхээ иргэдийн хуульд өргөн мэдүүлээд тэгээ аймаг сүм дүүргийн иргэдийн хууль нь бол бүрэн эрхийг баталгаажуулна. Бүрэн эрхийг баталгаажуулна. Их хурлын сонгуул дээр бол сонгуулийн ерөнхий ороо одоо тойргуудын дүн нэгтгэхэд их хурлд өргөн мэдүүлдэг. Тэгээ их хурл тангаргийг өргүүлдэг. Ийм юм. Орон нутгийнх бол ерөөсөө аймгийн дүүрэг нь тэр бүрийн эрхийг баталгаажуулж төр үнэмшийн олгоно баталгаажуулна ийм юм та. За дараад нь яа гэхээр ингээд бүрийн эрхийг нь бол аймаг сүм дүүргийн иргэдийн хурлд өргөн мэдүүлээ баталгаажуулсны дараа 7 хоногийн дотор сонгуулийн ерөнхий оронд энэ тухайгаа мэдээлнэ гэсэн хуулийн залт. За 5 хоногийн дотор багтаагаад дүнгээ гаргаад аймаг дүүргийн иргэдийн хурлд өргөн мэдүүлэх хугацаа бол үндсэндээ бол маргааш одоо нэм гаргаар бол дуусч байгаа. Бид бол аймаг сүм дүүргийн сонгуулийн хороодтой бол бас зөвлөмж хөрвүүлсэн. Хуулийн хугацаанд багтаагаад дүнгээ өргөн мэдүүлээд сонгуулийн ерөнхий ороонд мэдээлээрэй гэдэг юм зөвлөмж хөрвүүлээд байгаа. Өмнө сонгуулиуд шиг за нэг 2 хоног хүлээдэг юм уу тийм ээ дүүн гарчин гэж ойлголт нэгдэд байгаа. Тэгвэл орон нутгийн сонгуулийн шинэ хуулиар бол 7 хоногийн дотор хугацаа гэсэн. Нэг юм одоо бид хуулийн хугацаанд ажиллаж байна гэсэн тайлбар өгөөч. Тэгээ шинэ юмыг олон нийтэд тэр хүрэх мэдээлсэн бол бас арай нэг юм хөө хүлээлт үүсэхгүй байсан болов уу. Тэгээ хүмүүс Америк хэрэгцээ болсон инфекцийн сонгуультай харьцуулж байна л та.
Манайх жижигхэн бас хуантай ээжил орон нутгийн сонгуулийн зохион байгуулж идэг. Энийхээ дүү хөргөж чаддаг үү тийм. Америк нэгдсэн сонгууль яг минут тутамд ингээд хөргөж байсан л та. Флорида мужуудад жишээлбэл одоо надад төдөөсөн ингэж ялж байна. Манай болохоор тийм процесс одоо тиймэрхүү техникийн боломжтой байдгүй хөргөж чигээр батлагдсан. Тэгээд бас нэг онцлогтой юм шиг бол бид 11 сард бид анхудаа сонгол өгч өвлийн тачсан хөтнөр. Тэгээд тэр нь болохоор бас хөдөө орон нутгийнхаа бас хэцүү байсан байх. Тэр ч бас эртдээ бас нөлөөлөөгүй тэгээд эртвэрээгүй гэсэн шалтгаан үүсгэсэн байх гэж байна. За хэдийгээр сонгуулийн ерөнхий засгийн хөтөлбөрөнд хуулийн хугацаанд багтаж мэдээлнэ гэж хэлээд одоогийн байдлаар мэдээлэлээ гаргаад байгаа ч гэсэндээ намууд тиссэнгүй хартсан нам мэдээлэл хийчихлээ. Ийшээ баяртай мэдээлэл хийсэн. Тисэн гэж яаж тисгүй гэдэг шиг ажиглагчдын зөвхөн таатай мэдээлэл хүлээж ирсэн л та арсан намын түүхийн ялтаас учраас арсан намын бол яах аргагүй ялтаа гоцлаа гэдгээ зарлаад тэрийг бас мэддэг ёстой. Зөвхөн гэдэг халтаагаар мэддэг ёстой. Нэгдүгээр хэлцүүд бол ардчилсан нам бол энэ орон нутгийн сонгуульд ерөнхийдөө хавтгай ялтыг бол агуулсан байгаа. Зарим нэг дүүргийн хэсэг дээр нь эрцгүй гэж байгаа боловч тэр эрцгүй байгаа гэдэг газарт бол хүмүүс санд өгөөд тоолчихж байгаа юм шүү дээ. Тэнд бол бас манайх ялт байгуулж байгаа. Энэ түүхийн ялтыг байгуулахад дэмжиж өгсөнд нь бол сонгогчдод иргэддээ бас гүн талархлаа илэрхийлье. Одоо бид улам их эрч хүчтэй, улам шургуу, улам хариуцлагатай ажиллах тийм цаг үе бас ирж байна. Харин манай нөгөө нэг талд бол байдал өсөөр байсан л та. Яг тийм бол 90 гаруй жил орон нутгийн сонгуульд ялт байгаа өсөлтөгчгүй шахав. Манайхаа ялагдсан гэдгээ бараг ажиглагчдад шилжсэн байсан. Гэхдээ гэдэг юм эсвэл гэхдээ ерөнхийдөө юу сонгуулийн бие биенээс гарааг байгаа нөхцөл бидний ялагдсан гэдгийг хэсвэ гэдэг өөрөөсөө хэлсэн. За бидэнд ирсэн одоо мэдээлэл Монгол Ардын нам 21 аймгийн 9 ялт байгуулсан байна. Энэ бол Говьтай аймаг, Хойсонбор аймаг, Дархан уул аймаг, Дорнод аймаг, Дундгой, Завхан, Өөрхангай, Сэлэнг, Хөвсгөл гэсэн ийм 9 аймагт баттай ялт байгуулсан байна. Тойрогт нэр дэвсэн цэнчэр за мөн намын нэрсэн жигсаалтаар авсан сандараач ийм дөнгөж байна. Тэгсэн үртлээ бас нөгөө талаас хүлээж байгаа гэдэг нь тэгсэн яг бол ялагдл гэдэг бол альва нэг хүний хувьд бол ялалт байдаг юм а гэдэг утгатай үгийг дандаж тэр хэлсэн л та. Тэгээд яаж ч үсэн манайхны мэдээлэл ажиглагчдын мэдээлэл юм бол багнаар бахангаа зөв дөрөвт бол ялсан гэдгийг хэлж байгаа. Зарим нэг аймагуудад бол ялсан гэдгийг бас мэддэг байгаа. Тэгээд яаж ч үсэн дүн гаргахгүй байна, сонгуулийн үеэр ажиллаж чадахгүй байна гэдэг дээр жоохон бохирдолтой байгаагаа. Замштай болоод институционаар хэлсэн л байна. Нэгээ юу гэж гарч за зарим нэг жоохон шогж хэлдэг хүмүүс бараг болчих гал. Хатсан намын тараа 14 аймагт ялт байгууллаа гэж бол өөрөөсөө харж байгаа юм байна. Тийм их үл байгаа л та. Арслан хүмүүс угаасаа одоо арслан хүмүүс юу авах вэ гэхэд хэдэн яасан тодорхой болсон. Хамгийн гол нь ардын намхны сэдвээр ялгаа гэдгийг харах үед хөлөөхөд үлцэлтэй. Одоо ардын намхны үед ярьж байгаа бас нэг юм бол эрчүүрийг ороод бидний бол ялт байгууллага явж ирсэн. Энийг хэрэг одоо хордон шийдэхгүй бол энэ үед зарим нэг одоо наарч магадлал байна гэдэг юм ярьсан. Нэг нь бол одоо